Монгол Ардын намын хяналтын ерөнхий хороо улсын хурлын гишүүн энх хоёрыг намаас хөөх шийдвэр гаргасан бол улсын хурлын зарим гишүүд шийдвэрээ буцаахгүй бол намаасаа гарна гэв. Булган Хөвсгөл аймагт гарсан ойн төмрийг унтраахаар ажиллаж байна. Зам тээврийн зарим ослын үед цагдаа дуудаж цаг алдах шаардлагагүй болжээ. Жолооч экобайк унж явсан хүүхдэд мөргүүллээ. Нийслэлийн өмч болсон газрыг 1.9 тэрбум төгрөгөөр худалдаж төсөвт төвлөрүүлжээ. Брэд охин гоо сайхны олон улсын уралдаанаас 4 шагнал хүртжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улсын хурлын гишүүн энх хоёрыг намаас хөөх тухай шийдвэрийг Монгол Ардын намын хяналтын ерөнхий хороо гаргаад байна. Тэрээр улсын хурлын дарга амар баясгалан нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон талаар ноцтой мэдээлэл хийсэн дүүнчлэн ерөнхий сайд Зандан Шатар нүүрсний хулгайтай тэмцэх тэмцлээ эрч хүчтэй эрс шид хэмжээ үргэлжлүүлэхийн тулд түүнийг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилж байгаа тухай мэдэгдсэн. Тэгвэл Монгол Ардын намын хяналтын ерөнхий хороо өчигдөр яралтай хуралдаж түүнийг намаас хөөх шийдвэрийг гаргажээ. Харин улсын хурлын зарим гишүүд үүнийг эсэргүүцэж шийдвэрээ эргэн харахгүй бол намаас гарахаа мэдэгдээд байна. Булган Хөвсгөл аймагт гарсан ойн төмрийг унтраахаар ажиллаж байна. Тодорхойлбол Булган аймгийн Хутга өндөр, Хөвсгөл аймгийн Галц суманд ойн төмөр асж байна. Ойн тухай хуульд зааснаар 9-р сарын 20-наас 11-р сарын 20-ыг хүртэлх үеийг төмрийн аюултай үе гэдэг. Энэ үед хуурайшилтаас үүдэн ой хэрийн төмөр гарах нөхцөл бүрдсэн байдаг байна. Зам тээврийн зарим ослын үед цагдаа дуудаж цаг алдах шаардлагагүй болжээ. Тодорхойлбол жолоочийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, талууд маргаангүй тохиолдолд цагдаагийн оролцоогүйгээр ослыг баримтжуулан захимаар даатгалын компанид илгээж ослын газрыг орхих, шууд даатгагчтай хандан нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болжээ. Ингэснээр асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхээс гадна зам дээр үүсэх ачааллыг буруулах боломж бүрдэж байна. Жолооч экобайк унж явсан хүүхдэд мөргүүлжээ. 15 настай ардаа охин сундалсан хүү автозамын эсрэг урсгал руу орж зорчиж байгаа автомашины буруу талаар зөрөх гээд мөргсөн байна. Экобайкийн хэрэглэгчид нь насанд хүрээгүй хүүхэд залуус байгаа бөгөөд автомашины аль талаар зөрөх зэрэг замын хөдөлгөөний дүрм огт мэдэхгүй байна. Хамгийн гол нь экобайкийн тоормс ажиллахгүй, шалгах боломжгүй, заримийнх нь тороос нь тасарсан, жолоодлого нь буюу өрүүл нь ихэнх нь хазгай байдаг гэгчлэн техникийн бүрэн бүтэн байдал нь хангагдаагүй байдгийг хүмүүс хэлж байна. Осол гаргасан хүүгийн тохой гарна шалбарсан бол сундалж явсан охины хөл гэмтжээ. Нийслэлийн өмчүүлсэн газрыг 1.9 тэрбум төгрөгөөр худалдаж төсөвт төвлөрүүллээ. Тодорхойлбол Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо хуучнаар нарны дитмийн барилгын Ж блокийн зүүн жигүүрийн 1222 м ам талбай бүхий объектыг худалдсан байна. Өмнө нь уг газар Улаанбаатар радиогийн эзэмшил байсан бөгөөд түрээсийн давуу ирэхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болж нийслэлийн өмчөд буцаан авчээ. Худалдаанаас олсон мөнгийг цэцэрлэг сургууль барих болоод бүтээн байгуулалтын ажилд зарцуулах юм. Брэд охин олон улсын гоо сайхны уралдаанаас 4 шагнал хүртжээ. Тодорхойлбол Ина Галсанова Энэтхэг улсад болсон 2025 оны Мисс Мистер шалгаруулах уралдаанд Орос улсыг төлөөлөн оролцсон байна. Тэрээр 5 гишүүн бүхий Оросын багийн цорын ганц Аз оролцогч байжээ. Тэрээр тус уралдааны элит буюу Дэд хатан, Аз номхон далайн болон номхон далайн бүсийн шилдэг оролцогч, мөн үндэсний хувцастай шилдэг оролцогч гэсэн 4 төрөлд шагналын эзэн болжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.